Sky Media видео сангийн хүүхдэд зориулсан цэсний танин мэдхгүй булангаас хүлээн авч үзээрэй. Хүн амын дунд архинд донтох эмгэг, архичин хэмээх ойлголтыг бидний нэрлэлгээр өвгөнтийн хүндэд байгаа хүмүүсийг төлөөлүүлж ойлгодог. Энэ нь зөв ойлголт хэдий ч тэдгээр нь архинд донтох өвчтний төгсгөлийн шатанд орчихсон хүмүүс юм. Гэтэл архинд донтох өвчин нь аль хэдийн үүсчихсэн бараг төгсгөлийн шатанд орчихсон хүмүүс ч өөрсдийгөө архины хамааралтай архинд донтох өвчтөө хэмээн хүлээн зөвшөөрдөггүй нь харамсалтай. Шаарддаг, шараа архиар тайлдаг бол архинд донтох өвчний дунд уй хүрсэн гэсэн үг гэдгийг мэрэгжлийн эмч нар хэлж байна. Өнгөрсөн онд сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвөөр архинд донтох эмгэгтэй 7000 орчим хүн, мансууруулах бодисд донтсон 160 хүн үйлчлүүлжээ. Эмчлүүлэгчийг аргины хүсэлт дээр тулгуурлан албадан эмчлэх нөхцөл үүсдэг байна. Жилд 290-ээс 1000 орчим хүнийг албадан эмчилгээнд хамруулдаг бөгөөд сүүлийн 6 жилийн дунджаас харахад эмчлүүлэгчдийн 30.7% нь давтан эмчилгээнд хамрагдсан байна. Эдгээр хүмүүсийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хууль 2000 онд батлагдсанаас хойш 4 удаа нэмэлт өөрчлөлт оржээ. Өнөөдөр хууль зүйн үндэсний хүрээлэнд энэхүү хуулийн төслийн шинжилсэн найруулгын хэлэлцүүлэг боллоо. Уг хэлэлцүүлэгт хууль зүйн дотоод хэргийн яамны төлөөлөл, албадан эмчлэх газрын албан хаагчид, цагдаагийн ерөнхий газар болон сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвийн төлөөллүүд оролцож уг хуулийн талаарх санал шүүмжиллээ солилцсон юм. Шинэ хуулиар албадан хөдөлмөр хийлгэх гэсэн заалтыг хасан, согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хэмээн өөрчилж, хэрэгжүүлэх чиг үүргийг нь харгалзан албадан эмчлэх, хөдөлмөр хийлгэх газар гэснийг төсөлд албадан эмчлэх эмнэлэг хэмээн нэрлэжээ. Мөн хуулийн шинжилэлд албадан эмчлэх хүсэлтийг ар гэрээс нь гадна харьяа газрынхан цагдаагийн ажилтан гаргах эрхтэйг тусгаж байгааж. Ингэснээр гэр бүл болон орчин тойрондоо аюултай нөхцөл байдал үүсгэчгээд сайн дурын үндсэн дээр албадан эмчлүүлэхгүй гэж үзвэл ар гэрийн болон цагдаагийн хүсэлтийн дагуу шүүхээр оруулаад шүүх тухайн хүнийг зайлшгүй албадан эмчлэх шаардлагатай гэж үзвэл эмчлэх асуудал яригдана. Түүнээс биш согтуурах, мансуурах донтой хүн сайн дурын үндсэн дээр эмчлүүлэх бүрэн бололцоотой хэмээн хэлэлцүүлэхийн үеэр хууль зүйн дотоод хэргийн яамны хууль зүйн бодлогын газрын дарга сайхан зориг хэллээ. Мөн хэлэлцүүлэгт оролцсон албан хаагчдаас төрийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоо муу байдгаас ажил удааширч үр дүнгүй байдгийг онцолж үүнийг шийдвэрлэх тал дээр хуулийн төсөлд тодорхой тусгахыг сануулж байлаа.